За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За дэлхийд бол ер нь хамгийн их анхаарал татдаг хүн бол Дональд Трамп бол тодорж явах шиг байна. Энэ удаагийн сэдв мөн адил Дональд Трамп. Тэгэхээр Дональд Трамп дарангуулагч болох уу гэдэг сэдв байна. Тэгэхээр өчигдөр Дональд Трамп бас хэвлийнхэнд ярьцлага өгч байхдаа өөрийнхөө бас санааг бол цухуулгасан байна. Энэ юу вэ гэхээр би 3 дахь удаага дахин яагаад сонгогдож болохгүй гэж гэдэг сэдвийг цухуулгасан байна. За энэ бол ингээд олонний анхааралд бол зарим дэмжсэн байна, зарим нь бол үгүйсгэсэн байна. Зарим дэмжигчнэр бол Трамп үрд бол захираг гэдэг ч юм уу тиймэрхүү утга агуулгыг хэлж. Тэгэхээр нэг хүн удаан суувал ялангуяа арчлын улсад юу болд юм бэ гэж. За өвний тод шин Эрдоган байна, Путин байна. За социалист улсаас гэвэл Хятад байна, Ши Жинпин байна тийм. Энэ хүмүүс удаан суухаар юу болдог вэ? Дарангуулагч болж өртөг. Яагаад дарангуулагч болдог вэ гэхээр хүн ер нь эрх мэдэлд очих дуртай. Өндөр албан тушаалд очихоор улс орноо захирах гэж оролцдог. Тэгжэл 4 жилд дуусчдаг. Дараагийн хугацаанд улс орноо захираад эсрэг фракцууд нам бүлэглэлийг нухчин дарах ажлууд явагдаад тэрний дараагаар гадаад улсуудын бодлогод хүчрэгжиж эхэлдэг юм. За үүний тод жишээ бол Путин байж нэ. За Путин бол одоогоор Ельцин дараас хойш ерөнхийлөгч сууж байна. Дундаа нэг Медведевийг ерөнхийлөгч 4 жил суугаад өөрөө ерөнхий сайд хийж яагаад дахиад суусан байж. Одоогоор бол 24 онд суусан. Ерөнхийлөгч маань 28 ортлол ерөнхийлөгч хийхээр болж байгаа шүү. Тэгвэл Трамп Америкийн нэгдсэн улсын хууль. За энийг бол үндсэн хуулийн нэмэлт 22 дугаар тогтоол гэж бол үздэг юм байна. 22 тогтоолоор бол альва ерөнхийлөгч дундаа завсартай завсаргүйгээр 2 удаа сонгогдож болно. Харин 4 жилийн хугацаанд сууж байхдаа 2 жил сунгаж суугаад ямар нэгэн шалтгаанаар суух юм бол дахин сонгогдохгүй гэдгийг заалттай юм байна. Гэтэл Дональд Трамп болохоор өчигдрийн телевизэд өгсөн ярьцлагада яагаад 3 удаа сууж болохгүй гэж би бол суух сонирхол бол байгаа. Энэ бол жок биш ээ. Энэ би тоглоомгүй шүү. Би үнэнгээсээ ярьж ин гэдэг зүйлийг ярьсан. За энэ дээр бусад хүмүүсийн хариу үйлдэл юу вэ? Ер нь бол Трампыг дэмжиж байгаа хүмүүст бол боломж бол байгаа гэдэг нөхцөлийг үүсгэж ин сөрөг хүчин дөр бол энийг үүсгэж ин. За боломж бол 3 тохиолдол байгаа гэж үзэж байгаа. Нэгдүгээр нь үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. За 22 дугаар тогтоолыг бол өөрчлөлтөнд оруулах хэрэгтэй гэсэн. Хоёр дахь нь болохоор дэд ерөнхийлөгч өөрөө болоод одоогийн дэд ерөнхийлөгч Венсийг ерөнхийлөгч болгох. Тэгээд дэд ерөнхийлөгч хийж хагаад Венсийг ерөнхийлөгчөөс нь ажиллаа хийж чадахгүй гэдгээр нь унгаагаад гэх юм уу те. Өөрөө ерөнхийлөгчийг нь орыг залгах. За иймэрхүү хууль хизээ орж ирсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Кеннеди буудуулж нас орсон. Тэгээд энэ нас орсны дараагаар нэг орыг хэн залах вэ гэдэг дээрээс тэрэн дээр бас нэмэлт өөрчлөлт орж ирж исэн юм түүхтэй юм билээ. Тэрнээс хойш дэд ерөнхийлөгч орыг залгаж олно гэдэг ийм залт бол орж ирсэн байж. За 3 дахь нь болохоор үндсэн хуулийн тайлбарыг өөрчлөлт оруулах гэнэ. Нөгөө 22 дахь тогтоолын нэмэлт өөрчлөлтийг тайлбарыг өөрчлөх замаар 3 дахь удаага нэрхэд дэвших боломжтой гэдэг ийм 3 зүйлийг ярьж байна. За тэгвэл энийг батлахын тулд юу их ёстой вэ? Хэдүүлээ Америкийн нэгдсэн улсын засаглалыг сонирхъя л доо. За Америкийн нэгдсэн улсын засаглал болохоор ерөнхийдөө холбооны засгийн газар, муж улсуудын засгийн газар гэж байж. Ерөнхийдөө холбооны засгийн газар нь гадаад бодлого, батлан хамгаалах, мөнгөний бодлого, холбооны татвар гэдэг зүйлийг хариуцдаг бол муж улсуудын засгийн газар нь боловсрол, эрүүл мэнд, дотоодын хууль тогтоомж, мужийн татвар гэдэг. За нөгөө талдаа үндсэн хуулийн аваад үзье те. Ерөнхийдөө бол Монгол улсад гэдэг шүү дээ нөгөө 3 засаглал байгаа гэдэг. Нэгдүгээр нь болохоор улсын хурал буюу хууль тогтоох байгууллага, хоёр дахь нь болохоор гүйцэтгэх засаглал буюу засгийн газар, гурав дахь нь болохоор шүүх засаглал гэдэг шүүх, дээд шүүх гэдэг. Тэгвэл Америкийн нэгдсэн улсад ижил хууль тогтоох эрх мэдэл. За энэ конгресс гэж байж байгаа. За конгресс болохоор 2 судалтай, сенат болон төлөөлөгч гэдэг. За ер нь бол сенатын судал 100 те. Энэ нь ойролцоогоор нэг мужаас 2 хүн сонгогддог 2 жилийн давтамжтай. Төлөөлөгчийн танхим нь болохоор одоогийн байдлаар 435 судалтай. Энэ яадаг вэ гэхээр нөгөө мужийн хүн амынхын тооноос хамаараа саналын тоон, суудлын тоон өөр байдаг шүү. За гүйцэтгэх эрх мэдэл нь буюу
ерөнхийлөгчд байж байгаа тийм. За кабинет холбооны агентлууд бол байдаг бол шүүх эрх мэдлээ шүүхүүд. За дээд шүүх нь бол онцлог нь 9 гишүүнтэй 9 гишүүн бүх насаараа суух эрх мэдэлтэй байж байгаа. Бид нар зарим нэг мэдээллийг харж байхад бол Дональд Трампын эрх мэдлийг хориг тавьдаг зогсоодог нөхөр нь шүүх гэдэг дээд шүүхтэй ч юм холбооны шүүхүүд яаж байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр Дональд Трамп бол ерөнхий бодлого тий одоо энэ биш үү? Гадаад бодлого, батлан хамгаалах, мөнгөний бодлого, холбооны татвар асуудлыг шийдэж байгаа бол мужууж нь тусдаа хуультай, муж нь өөр ингэсэн засгийн газартай. За энэ удирдах байгаа байгууллагыг бид нар нөгөө хотын дарга ч юм уу тий бас нэг нэр нь орж ирдэг. Эднэрүүд нь бол удирдах идэг юм биш. Тэгэхээр ерөнхий бол нэг тусдаа бие даасан юм шиг ийм байгууллагууд. Тэгэхээр Дональд Трамп ерөнхийлөгч дахин сонгогдох одоо 22 дугаар тогтоол нэмэлт өөрчлөлт оруулахын тулд эхлээд энэ хуулийг Конгресс батлах хэрэгтэй. Конгрессээр батлуулахын тулд Конгресс дээр 3/2-ын саналыг авах хэрэгтэй гэсэн. Нэгсэндээ бүгд 8 дахь намынхан олонхын судал эзэлж ийж Дональд Трампын юуг яах гэсэн үг одоо саналыг дэмжигдэнэ гэсэн үг. За одоо бол бас хугацаа байж энэ 28 оны сонгуул хүртэл зарим хүмүүс бол боломжтой гэдэг байгаа. Дональд Трампын нэр хүнд өндөр байгаа учраас гэж үзэж байна. Энэ нэлийн сонирхолтой. Яагаад гэвэл одоо хийж буй бодлогууд байна тийм Дональд Трампын одоо энэ тарифын бодлогууд Украины дайнтай үзүүлж буй. За дээрэс нь Гренландын арлыг авах асуудал байна. Дээр нь Панамын сувгийн асуудал байна. Маш олон асуудлуудыг ингэж зэрэг гарч байгаа. Энэ нь бол дэлхийн нийт анхаарч байна. Америкийнхэн ч гэсэн энэ зарим тал дээр таатай байна. Америк эдийн засгт ашигтай байна гэж үзье. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ер нь бол дэмжих магадлал өндөр. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал. Зарим хүмүүс энийг юу орж ийн гэхээр Дональд Трамп зүгээр ингээд чулуу шидэж байгаа, өгөө шидэж байна тийм. Яг тэгэхээр зүгээр ингээд хайчи энэ мэд. Энэ болохгүй шүү дээ. Энэ чинь одоохондоо болоогүй. Зүгээр ингээд өгөө шидчихье. Хүмүүс ямар хариулт үзүүлэх юм уу тийм. Шүүрч авч байгаа юм дээр алалцах нь уу? Намайг дэмжих нь үү гэдгийг харж байгаад үнэхээр эрг байвал ер нь ажил болгочихвол яад юм бэ гэсэн маягаар ингэж нэг юм арт түмнээ ингэж тестлээд байгаа юм болов гэж арт түмэн болон ус төрчтэй тестлээд байгаа юм уу? Иймэрхүү хандлага бол харагдаж байна. Тэгэхээр энэ бол шууд зах зээлд те эдийн засагт ус төрт бол одоохондоо нөлөө авахгүй энэ бол шуум. Гэхдээ их олонний анхаарал татж байгаа шуум. Тэгэхээр та нар энэ талаар ямар бодолтой байгаагаа те комент хэсэгт үлдээгээрэй. Maybe миний мэдгүй бас зүйлүүд бол байж болно. За ингээд үүгээр өнөөдрийн бичлэгийг дуусгая. За сайн байна уу залуучдаа. Та харилцаа ээж мөнгө олохыг хүсэж байна уу? Өнөөдөр нийгэмд хүн болгоно л ажлынхаа хажуур нэмэлт орлого олох. Тэ? Яагаад? Амьдрал бидний цалин орлого хүрэхгүй байгаа учраас. Тэгвэл танд би анхан шатны 5 хоногийн үнэгүй сургалтыг санал болгож байна. Та энэ сургалтанд танхимаар суугаад YouTube имжлэг үзэхгүйгээр танхимаар суугаад ойлгохгүй зүйлээ асуугаад практик дадлага хийгээд арилжааг сурч болно. Та энэ сургалтанд сууснараа арилжаан дээрээс ашиг хийх боломж байна уу? Надад ирээдүй байна уу гэдгээ шалгаад цаашдынхаа боломжийг олох боломж байна шүү.